Баяраа өгтөө цолмон би Андерс Академийн маркетинг хэрэгцээ захирал үүсгэн байгуулагчдын нэг гэж явж байгаа. За би Андерс Академийг үүсгэн байгуулахад намд оролцож исэн. За тэгээд сэтгэл зүйч Жавзан гэдэг хүн байна. Тий. Би Оксфорд их сургуульд одоо Child Development буюу одоо хүүхдийн хөгжлийн чиглэл, боловсролын чиглэлээр магистр хамгаалсан. Бизнес яг хэд найзуудаараа нийлж агаад кодинг гэдэг юм яагаад Монгол хоцрогдоод байна. Энэ тал дээр ер нь одоо юу гэсэн бодлого те ямар шиг явдсан болоо гэдэгтэр ингээл баг байхгүй тайлбархан зарим нэг академиуд явж байдаг юм байгаа юм байна. Одоо цөөхөн хэд орн Филиппин, Эстон, Англи энэ төр гэдэг цөөхөн орн л 10 жилийн сургалтын хөтөлбөрт оролцсон. Бусад орнууд бол бас хөдлөөгүй байгаа. Тэгэхээр яагаад Монгол энэ дээр төрүүлжлэхгүй гэж. Тэгээд ямар хөтөлбөрөөр яваад зүгээр вэ гэхээр Англи энэ дээр маш их хүчтэй устдаа яриа хүүхд болгоноос сургаад ингэж явж байгаа юм байна. Английн хөтөлбөрийг олж авъя гэдэг юм яваад 2 жил хөөцөлдсөний эцэст одоо авсан байгаа. Хөтөлбөр авангуудаа л ерөөсөө маргааш нь сургалтаа нэгэл ажиллуулах гэсэн байна. Энэ академийг байгуулахад бол маш их тэмцсэн. Яагаад тэмцсэн бэ гэхээр одоо дижитал интернетийн онлайн ерөн ирчихсэн. Тэгээд хүүхдүүд Монгол хүүхдүүд тэр тусмаа хэл ярианы бус non verbal гэж ярьдаг. Non verbal IQ бас харьцангуй өндөртэй учраас Монгол хүүхдүүдийн онцлогт маш зэрэг тохирдог програм бичих нь. Тийм учраас энэ хөтөлбөрийг бол маш их дэмжиж хамтарч ажиллаж эхэлж байгаамаа. За өнгөрсөн жилийн 7 сарын сүүлээс бизнес одоо эхэлсэн байгаа. Тэгээ бизнес маш амжилттай 50 хүн одоо хүүхэд биш одоо энэ чинь насны хүрэгч бас байгаа. Төгсгөөд гаргасан. Тэгээд хамгийн дээд нь 63 та хүн, хамгийн доотлол нь 7 та хүүхэд ингээд сураад төгсөөд явж байгаа. Хүмүүсийн бичсэн бэлгийн аппликейшн кодон дээр явна гэдэг бол ирээдүйд юм хийж байгаа хүмүүсийн хувьд бол тэр нь бол эрх чөлөөгөө болгоцсон юм шиг юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бүхэн өөртөө таалагдсан таардаг тийм аппликейшн програмуудаа зохиогоод тэрэн дээр ажиллаж явах тийм л боломжийг биднес бүрдүүлэхийг зорж байгаа. Нийгэмд болохоор биднес аль болох олон хүүхдэд энэ богино хугацааны хөтөлбөрийг таниулаад awareness үүсгээд энэ дээрээсээ цаашаа үргэлжлээд хүүхдүүд сонирхох юм бол биднес bootcamp буюу одоо хүүхдийн өглөө сарын хүртэл сургадаг нэлээд тийм интенсив сургалтуудын хөтөлбөрүүд одоо бэлтгэсэн ингээд хэрэгжүүлэхэд бэлэн болсон ингээд явж байна. Тэгэхээр дижитал литераси олгодог энэхүү сургалт маань өөрөө хүүхдэд сургалт хүрэхэд заавалжгүй сургалтын орчин шаарддаг. Сургалтын орчин маань өөрөө нөгөө хэрэглэгдэхүүн болсон сургалтын анги танхим дээрээс нь одоо компьютерууд орох нь шүү дээ. Энэ үйл ажиллагаа хүүхд болгонд хүрэх Англи улсын 6400 хүүхдээр туршигдсан энэ сайхан хөтөлбөрийг Монгол улсын хүүхэд болгонд аймаг болгонд хүрэхэд энд яалтчгүй бас тодорхой хэмжээгээр одоо хэв нэгэн байгууллагын дэмжлэг, хувь хүний дэмжлэг заашгүй шаардлагатай байгаа. Тийм учраас энэхүү хөтөлбөрийг цаашид хөгжүүлэх, улам боловсронгуй олгох, хүүхд болгонд хүрэх, багшийг битгэх, хөтөлбөрийг сайжруулах, сургалтынхаа цар хүрээг тэлэх, хөтөлбөрийг нь улам одоо дэлгэрүүлэх, зөвхөн энэ хөтөлбөрийг сайжруулах бас өөр улсад хэрэгжүүлэх боломжтой. Энд та бүхний оролцоо бас их чухал хэрэгцээтэй байна. Монголчууд гадаад очоод ажиллаж амьдрахлаарэ тэндээ амьдарч байгаа болохоор өртгөн өндөр болохоор цугларсан мөнгө нь тэндээ дуусчаад байдаг талууд байдаг. Монголдо гадаадын ажлыг аваад хийгээд ингэ явах юм бол маш их том боломж. Биднес тооцоосноор бол нэг 60 сая төгрөг буюу $20,000. Энэ юун дээр үнэлсэн тоо вэ гэхээр биднес Монгол улсын бүх хүүхдүүдэд биднес хурц заана гэвэл өөртөө зардлын өвчсөн өндөр бол
Тэгэхээр биднес 21 аймгийн хүүхдүүдэд тэгш боломж гэдэг болохоор 21 аймгийн хүүхдүүдэд бүгдээрэнд нь багш нарт нь сургалт ороод явъя. Одоо 800 хүнд $25 биднес танилцуулахад 21 аймгийн бүх багш нарт ингээд ороод багш нар цаашаа дамжуулаад явлаа гэхэд та нэг ойролцоогоор Монгол Улсын одоо хүүхдүүдийн нэг 25% нь за эндээсээ хүүхдүүд цаашаа үргэлжлүүлж сураад гүнзгийрүүлэх нь өшөө багаслаа гэхэд бас овоо хэдэн мянган хүүхдүүд буюу нэг 8-9 мянган хүүхэд кодинг дуртай болоод дурлаад ирээдүйд кодер болох боломжтой. За 8-9 мянгаас 500 нь үнэхээр сайн кодер болчихлаа гэж бодоход таны өгсөн $25 бол тэгээд 500 хүний амьдрал цаашлаад энэ 500 хүн нэлээд орлого өндөртэй хүн гэж бодох юм бол ерөөсөө Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа маш том хувь нэмэр болж байна гэж бодож байна. Хэрвээ танд манай төсөл таалагдсан бол та доор гарч байгаа данс руу хандвар шилжүүлэхэд болно. Бид таны хандвыг 21 аймагт хүүхдүүдэд чиглэсэн кодны сургалтаар явуулах болно. Тэгээ Андерсондоо хамт ирээдүгээ кодлая.